За өнөөдөр миний анхны одоо ингээд DJI Pocket-ээр бичиж байгаа бичлэг хөөрхөн юм би энэ бүр амар хайр хүргээд ах юм цэцгийн заяо. Тэгээд амар мундаг 4K-ээр бичдэг. Одоо болохоор 1080-аар бичиж байна. За энэ бичлэгийн гол зорилго болохоор би удахгүй 7 сарын 20-нд 5 орноор аялах гэж байгаа. Тэгэд би энэ бичлэгээ ер нь бол YouTube дээр бүгдийг нийлүүлээд ч юм уу ингээд орон орноор тусдан болгоод хийх гээд байгаа. Тэгээд энэ бичлэгтэй хамтаараа манайхаа өнөөдөр 7 сарын 3 маргааш аавын төрс өдөр юм шүү дээ. За өнөөдөр 7 сарын 3 надад яг явхад 17 хоног үлдсэн байна. Тэгээд ер нь бол нэг 2-3 сарын өмнөөс амар догтлож исэн. Тэгсэн чи одоо болохоор нэг тийм догтлол нь жоохон багасаад айдсан жоохон ихсэж байна. Гэхдээ энэ айдс гэдэг зүйл угаасаа elusive. Энэ угаасаа нэг амар удаан тогтохгүй намайг яг аялаж эхлэх үед угаасаа алга болчихно гэдэг би мэдчихэж байгаа болохоор 50 байна. Тэгээд гэхдээ тийм жоохон догтлолтой айдстай байсан л байна. Тэгээд гэхдээ яг анхны solo travel биш. Гэхдээ яг анхны одоо яг энэ 5 орноор дамжиж явах тийм аялал болох ч байгаа. Тэгээ ганцаараа аялна, өрөвчөө өрөөд шууд аялна. Тийм амар одоо тийм fancy restaurant ороод гой зураг ингээл дүбэлтэй тий одоо өндрөсгөөстэй палачд ахуулаад тийм аялал бол биш. Ер нь бол шууд backpacking хийгээл street food-ээр хорлолол ер нь бол яг тэр амьдрал руу жоохон уусаал явна гэсэн. Гэхдээ очих уус алгандаар ер нь бол 2-3 хоноод явж байгаа болохоор ер нь бол бүх юм амар хурдтай байх гэж бодож байна. Тэгээд би тэг ерөөхдөө бэлтгэл ажиллаа эхэлж гисэн. Ер нь бол backpack хамгийн light буюу хамгийн одоо нэг хөнгөн байх талаас нь бодоод ер нь бол тийм их хувцас авч явахгүй 2-3 илч хувцастай шууд явж байгаа. Тэгээд замдаа тэрийг хаяад дараагийнхаа илч хаа нэг хальт өмсөх хувцснуудаа ингээд аваад явъя гэсэн бодолтой банд гэдэг let's see тийм. За тэгээд имжлэгтэйгээ хамтаарай. Миний авч явах байгаа цүнх, үүрч явах байгаа backpack. Малгай мэдээж авч явахгүй л дандаа 5 халуун орноор орох гэж байгаа. Тэгээд миний ихний look top цагаан сул өмөж, look 2 урт нэмгэн plage. That's it. Энэ хоёртой л явна. Энийг нэтг дээр биш нэтг гэдэг юм. Гифт дээ нэг дээр энийг өмсөд, дээ хоёр дээр энийг өмсөд, дээ гурав дээр буцаж энийг өмсөд. Тэгээд Дубай дээр бас дахиад энийг хоёр дээр хоёулан дээр нь өмсөд. Угаасаа бүр ингэж өдөр болгон өөр хувцас өмсдөг чучка угаасаа байхгүй болно гэсэн үг. Яа, би бүр явах гад зүгээр энд контент өгөл төрлөж өгч юм тхүү 2 морь утастай хоёулаа капкат орсон. Явхад 4 хоног үлдчихэж байгаа шүү. Pre-dynastic period is called by the regions or ancient city sites where these artifacts were discovered. Rather than the cultures that lived Өнөөдөр 7 сарын 18 BCE in the area between 18 бидтэй үлээ. Хараад байна. 17 юм байна. 7 сарын 17 орой болж байна. 2-3 хоногийн дараа явах гад YouTube дээр докюментари үзэж байна. Батгүй энд байна гэж боддоо. Oh my god. I can't believe it. За өнөөдөр 2025 оны 7 сарын 19 за би одоо яг маргааш явна. Тэгээд энэ backpack-ыг авч явж шүү дээ. Тэгээд бүр яг сүүлийн удаа яг бүх юм шалгаад яг backpack хийх чинь. Зүүндээ их чинь. За юу авч явж байгаа вэ гэхээр цэнэглэгч байна. Уснаас хамгаалттай юм кейс байна. Утасны утас авч явж байна. 2 утастай авна. За тэгээд тариж ухт им. Notice лүдэг. За
бас нэг эмэгтэй хүн байна да. За энд coin байгаа. Чихвч. За юу лэн чин sense tripod microphone power bank байна. Ийм хүрхэн бас хүрхэн юу авсан? Цүнх авсан, малгай авсан. Нарны малгай заавал хэрэгтэй баг. Одоо энд болохоор миний cash байгаа. Эднэр бүх нислэгүүдээ би ингээд хэвлээд гаргачихсан байгаа. За энэ keyboard байна. Keyboard, за bottle, за энэ бол халуунаа барьдаг бас хүтний ч гэсэн барьдаг яг үдэжгүй. За мэдээж cosmetic bag байна. Тэмдэглэлийн дэвтэр үзэг. Энд юу байгаа? Swimsuit байгаа. Энд 5 шиг төрсийг 5 шиг амьсуу. За тэгээд миний хувцас ерөөсөө л юм. Уусаа мэдж байгаа штэ манайхан 2 хэлж хувцастай явах гэж байгаа. Нэг палаш, нэг хүмүүд бодолхтой. Тэцээд тэгээд яг энэ өмсөж байгаа Victoria's Secret-ийнхаа энэ жимийнхаа хослолыг өмсөд явдаг юм уу гэж бодож чинь тэгээл нийт 3 хэлж хувцастай гэж бодож байна. Яа. За эдгээр ингээд бүгдээрээ ишээ багтах байхаа л гэж найдаж чинь. За одоо юу гэсэн паклаад тэгээд үүрээд үзье хэр хүнд ах нь. Хүнд ахам бол хаснаа. Дэвтэр за үзэг штэ бичсэн тэр. Баг дэвтрээ хасаад юу ч асмаар юм дээ. Нэг жоохон юм хасна. Хэрвээ бүр ам хүнд ахам бол. Нэг инээдтэй марцчих чинь хар. Энэ юу вэ та нар таада. Яа, хошин шиг. Яа. Ийм нэг юм байна. Юу гэдэг мэдхэн байна уу? Үгүй мэдэн хүмүүс мэдчихэж байгаа хта. Даралтны аппарат. Даралт гэсэд байгаа. Ихсэд байсан. Тий сарын өмнө жоохон даралт гэсэдсэн. Одоо бол тэгтээ гайгүй. Гэхдээ бүр 40 градус марадс халдаг. Ус руу очих жоо учраас заавал авч явж гин тэгээд яа. Залбираараа манайхам. Яа амар нойр хүрч байна одоо. 9:50 9:33 болж байна. Тэгсэн бүртлээ амар ядарч маргааш нэсгэж. Бүх юм амарчсан янзлцсан. Гэхдээ миний цүнх жоохон хүнд байна. Заах баг. Тиймэрхүүтэй. За Дублиний аэропорт ирлээ. Эндээс 2:20 гэд хөдлөн одоо 12:14 болж байна. 2 цагийн өмнө ирсэн байна. Амар сарлаа өнөөдөр бүр. Сиатия. За хамгийн stressful ажил буюу шалганаар орсон шүү дээ. Тэрийг орсны дараа яг авах гэж байгаа юм шиг царайлж баахан. Энэ шүү дээ миний нэг амар байгаа. Энэ брэм гоё юм лээ. Giorgio Armani My Way. Отгоо хин нэг юм бэлэглэх баха гэж бодож байна. Тийм яг авах гэж байгаа юм шиг. Сайхан төрхөн шүү дээ. Одоо Victoria's Secret нэгтэй чинь ингээд цацаад явж шүү дээ. За бас. Gateway явтимоо. Dublin Airport нэг юмрхүү. Duty free нэг юмрхүү гэсэн үг. За бас хүмүүс амар хараад. Манай автобус гэсэн ш. Манай онгоц 15 минутаар delay хийсэн байна. 15 минут ихтэй гайг бах уу гэж бодож байна.
303 юм байна манай гэрч. Тэгэхэд нэг харчвал яасан 220-ийн Наац 2-ын Cairo 2 минут эндээс 2 минут явна 303 duty free flight delayed. Яг 2:30-20-оос байсан. 35 гэхээр гайгүй 15 минут л дэлээсэн. Ингээл явж өгөндөө манайхаа. Ямар гоё дэч хөнхөн байна. Окей. Манай гейт бүр амар ойрхоноос. Би бүр сая шалганаараа ороод тэгээл буцаж гараал duty free ороход л баг duty free-гийн дэлгүүрүүд өнгөрөхөд л баг манай гейт биш. Аттай. Олон хол халахад ахгүй. Би тэгтээ яг энэ хайваас нисчихсэн санагдаад ахын. Нотлон Монгол руу баг яг энэ хайваас нисчихсэн санагдаж байна. За манайх энэ л юм л да. 303. За жоохон контент хийх зай олж байгаа сууя да. Монгол руу орох гэж хүснэ лээ. Одож байна. و4 مخارج فوق الجناح على متن هذه الطائرة خارج. تعليمات فتح تلك المخارج I tried to have it. Yeah, of course. You just give me my menu. هي شغل لك دلوقتي افتح لك تكييف حنفل لكم افتح الشبابيك يا رمان شوي. قالت لي بقى وانت طالع بقى ايه رشه بقى قلت لها ده انا هطلع اعمل لكم دعايه ان مصر دي كويسه. قعدت تضحك. Хостелд ирсэн байна. Вау, бүр юу ч боловдоо. Нислэг маань бараг цаг гарan бараг 2 цаг хойшсон. Тэгээд уул нь Египт Cairo 9 рүүгд буух байсан. 11 рүүж буугаад одоо цаг яг 1 цаг болж байна шөнийн. Гэхдээ Ирландд 11 цаг болж байгаа. Яа, тэгэхээр нэг амар ядрахгүй байх гэж найдаж байна. Гэхдээ нөгөө нэг нисэхдээ 6-7 цаг яг онгоцсон байсан болохоор бас нэлээд амар байлаа. So яа, тиймэрхүү л байна да. Госонд миний хажуудлын суудлал хөнгөө, хажуудлын суудлалд нэг Египт залуу суугаад тэг битэр танилцаад баахан юмараа замдаа баахан юмарч аваад тэгээд намайг хостелд хүргэж өгсөн. Ээж аавтайгаа нийлээд ах нь бас тосоод 3 хүн тосоод тэгээд би шууд үн төлбөргүйгээр хостелд хүргүүлсэн. Нацтайгаа тэгээд яа одоо зүгээр гоё усанд орчоод тахнаа яах нь ямар ч гэсэн тэгээ өглөө explore хийда. Миньор За манай өрөө тэр цагаан алга юм байна. Тэгээд эндэмэ хүүрхэн толтой савлууртай. Нэг хүүрхэн самталтай. Амар өндөр таацтай бүр юу. Манай хостел надад амар таалагдчихна. Гэхдээ ямар сонио яг ирэхийн өмнө
амар юу байсан байхгүй юу? Амар сонио. Амар эвгүй замаар яваал заяа. Амар юу н амар замраг байгаа гэсэн. Тэг би oh my god гэж би ботсон байхгүй тэгсэн чинь тэг хостел маань амар хөөрхөн ингээ гадаа гарт юм байна. Вау, ямар том толвэ. Миний амьдралтаар ч хамгийн том толгойгүй юм болоо. Би тэнд байна. Hi guys. Яа гадаа бүр амар ингээ бүхчим яг саун шиг байна. Одоо шүний 1 цаг болж байгаа штэ. Тэгсэн мөртлөө камерт ч харагдахгүйсэн шүү. За би зөвөр өнөөдөр нэг хайлт хостел тур хийж заяа. Маргааш бүр гоё юу яхаар хөрх сандал байж гэж. Энэ ч гэсэн хасаагүй толтой юм байна. Tiger. Нэг tiger гэдэг гэсэн. Тэнцээ Лайла байна. Ямар дитгий юм бэ энэ 200 одоо хүүсээ. Хайцах цагаан бэ? Юу харж байгаа? Юу хааж байгаа? Лайла. Энэ дотор хэн байгаа юм бол? Окей. Бас тол. Цачаараа би ингэж яваад. Wait, what? Би төөрцөө. Яна би яг төөрчлөө. Яаж урч ирсэн юм бол? Хийж урч ирэх юм болов? Яаж урч ирлээ? Би үүднээс нэг за зинээс юм болов. Яаж? Буцаа гарахаас ямар сони. Би доороос алчуур авах гэдсэн байхгүй юу? Үүднээс reception гэсэн. Тэгсэн чинь зүгээр олдгоонаас Анам. Where are you going? I'm going upstairs. I think upstairs. Okay. Yeah. I just lost. Yeah, it's okay. In this couch here. I just lost. I was here and here. Where is the gate to here? This one. This one? No, Yeah. I was there and outside. This one from here, from the pool. The stairs for the pool, and this one from the front gate here. Okay, let's go together. Okay. Oh, can I get the towel? Yeah, sure. Yeah, and I'll pay tomorrow. Can I? Sure. Now, this side. So you were waiting only for me. اكتب عليه 200 جنيه توصيل على مين؟ على واحد. أكتر من 200 جنيه توصيل مروحة؟ اكتب 200 جنيه ترانسبورتيشن قشطة. تقدر تطلعهم فوق لو قدرت ماشي. المفروض تمام بدل جوه. لا انا طلع بس الشغل كده ما بعرفش بس انا هنا من Finland.
Энд хоол хийж болох юм бах та. Болох л та. Ингэж явчихсан аа. Энэ шүү дээ. Энэ пул юм шүү дээ. Wow. Nice. Hello. Hi, I'm just exploring alone. Hi. Hello. Oh my god. Oh my god. I didn't mean to join, guys. Sorry about this. Okay, welcome. Thank you. I'm lost. I didn't find any. It's a big building. It's so big, and I don't know. You want to take a tour now? No. Hello, my new friends. Oh my god, why life is so. Okay. Take your time. In Ireland, we always say take your time. Yeah, I love Irish people. والقلب اللي يعشق ما بيع سلوانه ريت Oh my god, I can't believe I am in Egypt right now. Мэдээж чадахгүй. Бүр яг эдрийг нь хараад мэдрээд би дандаа хүсдэг байсан газар ирсэн байна гэж бослоо. Бүр марах яа. Бүр амар сэтгэл хөдлөж ийн бүр. Look at this. Үнэхээр жинхэнэ боддоо. My god. Яа, энийг харалтаа бүр massive. Би барыг яг хөлийнхэн тухаанаас ч жижиг юм байна. Wow. Okay. Биштэй бүх юмыг ингэж бүгдийг харсан чихгүй нуу ч гэдэг. За тэгэл одоо бүгдийг хараад явъя да. За одоо би жоохон хүрт мөрж үзмээр байна. Бичлэгээ болохгүй яах вэ? Бас сэнстэй яа би барьж явах юм ихсээд л шүү. Яа. Шинэ музей нь бүр амар гоё хаа. Маргааш шинэ музейг нь очиж үзнэ. Түрүүн нэг гайд хоо гэдгийгсэн. Тэгээ би уусаа budget free on a budget явж байгаа болохоор энэ л өөр explore хийсэн дээр гэж бодоод Northern Vacation.
هذا الهرم السبيع. I should have brought my yoga mat and the stand. لا يا فندم اتنقل للناحيه الثانيه كان الترابيزه بس هو ما بيطلعش ادفع 50 جنيه وعارف انك انت ممكن تبيعه لواحد اجنبي له هلا عم تقول لك جزاي والله الله ينور. Be careful. You know, actually, I want to take a video. I am. Be careful. Би яг одоо хоёр пирамидын гол сууж байна. Тэнд энэ хамгийн том нь. Oh my god. Guys, going to my vlog. Do you want to say something? Hi. Hi, this is Diku. Hello. Ceremony starts here. From here to up. Which sword does that? Which sword? So now we have a photo session with the Sphinx. Sphinx is about 20 meters. Oh my god. My god. See? Can I measure? And he's staying here with the cat. Yeah. That's It's a lion, not a cat. It's a lion. لو لقيت حد انا لا انا وقف ليه حاجه مش شغال عليها So tall. Speak Arabic? Little bit. مرحبا. أنا تمام. أنا أبرة. Like saying good morning, صباح الخير. صباح الخير.
Okay, Sabah al Khair. I know Amelia Basha. Amelia Basha. Oh, yes. Inti Basha. Yeah, Basha. من ابنك يا حبيبي يا بابا. Look here, like panorama view, like Cheops, Catherine Macarinos. Okay, yeah. You take a picture here. Here? How? Oh, from here. Ah, From here down. okay, Now yeah. when you desert, you all the pyramid. Okay, yeah, Like, perfect. You put, you come back. Okay. Okay? And you have a go Sphinx. Hmm? You will go Sphinx. Sphinx? Yeah. Oh, I did already. You go Sphinx. I'm no. رحت أبو الهون. You like you photo here, all the pyramid. You like come back. Yes. Okay. Yeah, that's perfect. يا حبيبي. اوه طلعنا يا ابن النساء. You like you have a little Egyptian massage. You fast. It's too. You don't worry. This Egyptian massage. You like. Thank you so much. Yeah. Arabic. Яастай амар гоё болчлоо. Би яг гифтэс юу авах уу гэд би угаасаа нэг очсон газраас шот цуглуулсан шээсэн чинь энд нэг муслим исламик курс болохоор ч тийм шот ерөөсөө олцсонгүй тэгээд өөр юм. Thank you so much, Shukran. Thank you. Oh my god, I'm so happy. За эхлэе да. Египт дээрээ 3 хоноод буцаж байна. Одоо Дубай орно. Зүгээр Египтийн талаар зүгээр нэг таймс имжлэг үргэе гэж бодоод тэгэд ер нь ирэх гэж байгаа хүмүүс эсвэл сонирхож байгаа хүмүүс байх юм бол хэрэгтэй бичлэг байхалнаа. Энд мангоны яг season тэгээд яг squeezed mango ууж байна. Ямар ч sugar байхгүй. Okay, би эдэнгээ яриад явах болохоор sorry манайхаа. Мукбан хийж байгаа юм шиг байж магадгүй. Гэхдээ угаасаа нөгөө нэг цаг дандаа бага байгаа болохоор дандаа л эдэнгээ л юм бичлэг хийж энэ. Эдэнгээ нүрэ будангаа тий. За Египт хэрвээ ирэх байгаа хүмүүс байх юм бол юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэх юм бол ер нь бол маш гайхалтай болсон. Түүх, археологийн олдвор, пирамид, музей гэл үзэх юм маш ихтэй. Тэр хэрээрээ бас мөнгө бас хэрэгтэй. Гэхдээ би нөгөө Европоос аялж байгаа, Европоор салхинчдаг, еврогоор салхинчдаг учраас мөр харьцангуй гайгүй тусаж байгаа. Одоо жишээ нь 1 евро 57 Egyptian pound. Жишээ нь smoothie одоо энэ juice 195 Egyptian pound. Эдгээр ингээ гурлаа нийлээ заяа ингээ ийм том салаад ингээд onion ингээд нийлээд 795 Egyptian pound болж байгаа. Ер нь нэг хараа 795-ыг хуваахна 57 гэхээр 13 евро гэсэн. 13-ыг үржих нь 4000 гэхээр 52000 төгрөг гэсэн. Яг Монголоос ингээд бодох юм бол 52000 бол их жоохон их сонсогч магадгүй. Гэхдээ энэ чи airport дээр арай даблцсан гэсэн. Ер нь бол харьцангуй дайжгүй. Жишээ нь би өнөөдөр хостелоос airport руугаа 200 Egyptian pound-аар таксиадсан. Бараг 40 минут явж байгаа зүгээр такси авахгүй. Тэгэнгүүт бараг $4 ч хүрэхгүй гэсэн. Тэгэхээр ер нь бол нэг 15000 зан гэсэн үг юм уу?
За тэгээд ингээд бодох юм бол ер нь бол Egyptian pound гайгүй юм бэлээ. Тэгээд үн өссөн ч гэсэн ерөөхдөө гайгүй. Ямар санагдсан гэхээр угаасаа миний dream country байсан. Миний дандаа bucket of like top of the bucket list байсан. Тэгээ би бүр итгэж чадахгүй. Өнөөдөр би бүр амар emotional байна. Би бүр зүгээр яг ингээд ярихад л баг нүдлнээс нүлмэс гочих гээд байна. Тэгэл энэ 3 хоног бүр амьдралын маань бүр амар гоё 3 хоног болж өнгөрсөн. Маш их хүмүүсээ танилцсан. Би зүгээр л нөгөө итгэж чадахгүй байсан ингээд. Би ингээд Египтэд ирсэн байна гэж бодгоор бүр ингээд амар сэтгэл хөдлөж байна. Тэгээ өчигдөр пирамида үзээд бас үнэхээр гоёсэн. За би танартай нэг юм бэлдсэн байгаа. Хамгийн их та хэрвээ Египт руу мэдгүй байгаа бол бид нэр виза авах хэрэгтэй. Гэхдээ монголчууд on arrival visa буюу яг airport дээр очиод нэг наалгадаг. Визагаа наалгадаг гэсэн. За би 6-аар оруулчих, паспортаа үзүүлэхийн оронд дараа нь 6-аар оруулчих. Тэгэхээр $25 төлөөд визагаа наалгал авчирна. Энэ бүр ерөөсөө чиний хаачих байгаа яах байгаа гэж бараг гэсэн хэвгүй. Зүгээр шууд $25 өгөөд шууд бараг зэрэг виза наадаг юм шиг шийдчихнэ. Тэр амар юм байлаа. Тэгэхээр визан дээр тийм амар санаа зовоод ах юм байхгүй, шууд тэгтээ захиалаад ирсэн зүгээр. Нэг зүйл амар халуун. Угаасаа дандаа зуны үйлрүүлээд гэх тийм. Эсэн цөлтэй яг найл мөрнөд агаад ингээд ногоо цогоо одоо модцостой. Гэхдээ ерөнхийдөө бол амар хуурай юм газар юм байна. Тэгээд ялангуяа би нөгөө 7 сард наа чиг юм crazy юм байдаг баха. Яг low season гинэ бүр хамгийн амар халуун байдаг үеэр нь би ирсэн. Амьдрал угаасаа тэгж таарсан юм чи аах тийм. Тэгээд гал нь халуун өөрсдийнхөө юмыг бэлдэж амар ирүүл зүгээр. Одоо энэ ингээд синс бүр энэ зүгээр миний амьдралыг аваалаа Египтэд. Би энийг зүгээр 10 евроор Дублинээс авсан. Тэгээ би яг хэрэгтэй ахтаа гэж бодоод авсан. Гэсэн чинь миний амьдралаа ажилласан бас зөв шийдвэрүүд. Нэг зөв худалдаа авалтуудын нэг байсан 10 евро. Ханж явахтай 10 евро. Тэгээ хэрвээ та нар зүрх судасны жоохон асуудалтай ч юм уу, даралт хэсдэг ч юм уу. Миний жоохон даралт хэссэн сар юусаа даралт хэсээгүй азар Египтэд. Бүхэн амар гоё смууд амар гоё явлаа. Ер нь л өдөртөө бараг 40 хүрчин. Үүрээр нэг 27-8-тай арай гайгүй. Тэгэл ер нь бол нэг 11-ээс эхлээл зүгээр. Нар бол зүгээр амар шартай юм байна. Тэгээд my god. Зам гарах үнээр амар шигтэй юм байна. Энд нөгөө бараг лайн гэж байхгүй. Одоо машин зам яг юм 1-р игний 2-р игний гэж бараг байхгүй. Бүгд сүлбэл машинтай хүн, дугуйтай хүн, моцелхтэй хүн. Түн лүн юу гэдэг лээ одоо түг ч үлээ. Тэр мөрөнгө бүгд сүлбэлзээд явж гин заяа. Бараг ингээд урсгаас өрөөдөж явж гин. Бүр аим шигтэй. Тэгээд угаасаа машин ирээд түрээслэх хэрэггүй. Угаасаа зүгээр таксидаа явцсан дээр такси амар гайгүй үнэтэй. Гэхдээ энэ Uber гэдэг ч юм уу юм аппликейшнууд бас татвал зүгээр. Гэхдээ аппликейшн дээр би нэг алдсан зүйл нь би eSIM авчихсан байхгүй юу? eSIM-ийг би дугааргүйгээр аваа зүгээр дата авчихсан байсан. Тэсэн чинь заавал дугаар хэрэгтэй мэлээ. Тэгэхээр Uber энтер ашиглаж байгаа үед ирээд бараг airport-оос SIM авсан бараг зүгээр юм болох гэж би бодсон шүү дээ. Эсвэл eSIM-ийг дугаартай авах ч юм уу? I don't know. Нэг тиймэрхүү юм хийгээрэй. Би тэгээ хостелынхоо reception залуугаас дугаарыг аваад тэгээ Uber-ийг ашиглалтанд оруулсан. Тэрнээс эхний өдөр бол бас Uber-гоо жоохон алхсан. Тэгээд яг нарны доор алхаад хит халуун байхаар ч хүн юу ч чаддгүй мөлөө шүү дээ. Бодож чадахгүй, сэтгэж чадахгүй амар юм мөлий. Бүр хит амар халуун үед бол. За бид та нартай ингээд нэг хэдэн
Мэдүүл зүгээр гэсэн юм надад бичсэн байна. Зам бол там. Тэгтээ дасан зогцох гинэ. Зам гарах үедээ шууд алах. Тэгтээ гараараа ингээ хаагаад аажуухан алах. Тэд нар хизээж зогсохгүй. Угаасаа та нар ингээд зам гарыг гээд ингээ хүлээгээ зогсох юм бол чи хизээж гарахгүй. Чи тэндээ бараг өгөх. Тэгэхээр маш аяахнаар гараа ингэж жагаад алхана. Яг хурдны зам шиг сүлбэлзэл тохиолдсон юм лээ. Бүр ерөөсөө зогсож удаггүй. Тэр нь бүр амарсан. Зам гарах жоох амарсан. Ер нь дэлхийд даяараа Египтээс ирэхээс өмнө кэш солиулна гэж бараг байдгүй юм байлээ. Яа гэвэл кэш бараг л олддоггүй гэж хэлээ. Тэгэхээр ирээд аэропортоос багхааныг солиулаад тэгээд төв рүүгээ ороод банкнаас солиулвал илүү хамгийн дайжгүй. За, Египт нэг юмараа амар алтартай. Notorious гэхдээ famous биш notorious. Мэдээж маш олон юмараа famous. Notorious гэхээр нөгөө муу юмараа алтартай гэсэн. Scammers. Тэр нь яг хин гэхээр чамаас ямар нэгэн байдлаар мөнгө салгахыг оролцож байгаа хүнийг scammer гэх баг. Гэтэ тэр бараа үйлчлэгээ маш бага үнэтэй байдаг хэрнээ яг чамд ингэ зориулж чамааг онлогж одоо жишээ нь 1000 евро 1000 юмыг 1500 гэж хэлэх ч юм уу. Эсвэл 100 Egyptian pound юмыг 10,000 гэж хэлэх ч юм уу. Бүр whatever зэ бүр тэнэгтж өгдөг. Таксины жолоочтой байна. Зүгээр random явж байгаа таксинд суух юм бол тэр чамаас хүссэн зүйлээ аав. Хүссэн мөнгө өгөх юм. Тэгэхээр дандаа Uber application-аар дуудах хэрэгтэй. Гэтэ you know what? Би application-аар дуудсан чинь scam дууссан шүү дээ бас. Дуудахдаа 134 мөр байгаадсэн. Тэсэн чи яг сүүлд нь ингээд application дээр нь 250,000 гарч ирдэг. Тэр бас амар хэцүү. Итгэх амар хэцүү. Египт хүмүүсийн яг дотор нь орох юм бол амар гоё хүмүүс юм бэлээ. Амар зөөлөн нэг юм сэтгэлтэй бүр амар том зүрхтэй хүмүүс. Зүгээр чамайг scamд гэж бодсон хүмүүс бүр хаасаагүй. Ялангуяа Египтийн тэр пирамидын тэр аваар тэгээд on the street бүр хаасаагүй байгаа. Яг хүрээлэлд нь ороод явах юм бол бүр амар гоё юм бэлээ. Хүн болсон сигналаа байн дараал. Тэр нь болохоор би бүр анх гайхаадсан байхгүй. Ирландад ялангуяа хүмүүс ер нь бол багтаа сигнал дартгүй бүр туулаад ирсэн нөхцөл юу юм гэхээс Египт болохоор бүр байн дараал. Тэр нь болохоор би зүгээр хажуугарч өнгөрчихсөн гэсэн. Өнгөрч байна шүү гэсэн. Нөгөө лайн байхгүй болохоор энд явж ин тэнд явж ин гэж мэдээсэг. Яа амар нэт таастай бүр амар сонин cultural difference. Яа. Тэгэхээр яг замын хажууд чи нэг 10 минут зогсоод чи бараг бурхан минь гэдэг амар ядарх хаа. За тийм мэдээж очиж үзэх хэрэгтэй газрууд гэж байгаа. Тэрийг AI-аас бараг асуулахад гараад ирнэ. Шинэ музей байна, хуучин музей байна. Египтийн шинэ музей, Египтийн хуучин музей, пирамид байна. Москвад байна. Зах байна. Ханел Халили гэдэг амар том маркет байгаа. Yeah. Cairo is crazy. Oh my god. Хамгийн амар хостел байжсэн чинь Ирландаас ирсэн, UK-ээс ирсэн, одоо Европоос ирсэн хүмүүс аахгүй. Ер нь л бидний мэдэрч байгаа мэдрэмж чинь жоохон ч ихсэн адилхан байна шүү дээ. Угаасаа байгаа оронтойгоо харьцуулна шүү дээ. Би тэдрээс асуусан юм. Та нар яг яаж ингэж ядарч гин үү ингэж би болохоор бүр яг замын хажууд 10 минут зогсоод бүр амар drained болоод их юм гэсэн чинь. Ирланд бүр амар boring шүү дээ. Бүр энэ chaos-д дуртай байна гэсэн. Тэгэхээр хүн болгоны харах үнсээ бүр вау гэмээр амар өөр байгаа зү. Тэгээд би та нар нэг хостел санал олгоё. Миний яг басан Villa Laila гэдэг. Би амьдралдаа за нэг 10 ч юм уу те
хостел дамжиж үзчихсэн байна. За тэр 10-ын бол хамгийн бэст нь хоол тасархаа төрүүлэх бэст нь бол Villa Laila байсан. Би нэг өдрийн 11 евро төлсөн. Гэхдээ пүүлтэй air conditioner бүр ингэ савлууртай. Тэгээд амар гой гадаана areaтай. Амар том. Хаасаагүй суух талбайтай. Яа мэдгүй бүр зүгээр л би тэр газарт хайлж уурсан. Тэг хүмүүс нь ч гэсэн бүр амар гойсон. Пирамид үзэхдээ манайхан заавал нэг өдрийг бүр гаргаарай. Өглөө нэлийн эрт очдог. Тэгэхгүй бол 12-оос амар халуун болчихдог учраас. Тэгээ 5-аас хаадаг. Тэгээ дотор нь орж болдог үзмэзэн пирамидуудын дотор тэнд 3 main пирамид байгаа. Нэг нь хамгийн жижигхэн, дунд том гээд. Бидрийг очиход дунд нь дотгошоо оруулахгүй болцсон юмсан. Тэгээд жижигхэн том гээд. Тэгээ том нь жоох үнэтэйсэн болохоор би том руу ороогүй. Тэгээ угаасаа оксижен амар багтаа гээд. Тэгээ би өөрийнхөө эрүүл мэндэд санаа зовоод би ч бас яг зүрх мөрөх жоохон дилсч мэсгээд байдیں۔ Одоо нэг кофе мафи усаргаа юмлцсан юм уу. Тэгээд ирэхээс өмнө жоохон даралт гэсэн. Би бүр даралтны апрост явчих. Уул нас сүдэр бол гайгүй шүү дээ. Удан байж магадгүй. За тэр яг хуу. Тэгээд хамгийн жижигт нь орсон. Тэгээд амар өөр мэдрэмж байсан. Бүр зүгээр пирамид бол бүр шал өөр next level байсан. Бүр ингээд миний очиж исэн attraction-удаас хамгийн гоё нь ивэл би угаасаа Египтийн пирамидыг хэлсэн. Кайрогийн пирамидыг хэлсэн. Тэгээ Египтийн Кайрогоос болохоор нэг 30-40 минутын зайтай. Энэ Кайро хоттой байдаг. Хэл такси бас нэг 2-3 евро л болно. Амар. Тэгээ яг ороход гадаад хүмүүс 700 Egyptian pound төлт юм бэлээ. Тэгээ том пирамид руу ороход 1500 Egyptian pound, хамгийн жижиг рүү ороход 280 Egyptian pound гэх төлт юм байлээ. Тэгээд морь унж олно. Тэмээ унж олно. Тэр нь нэг цагийн 500 евро. 500 евро гэнэ 500 Egyptian pound болтой. Тэгээд би нэг хүнтэй ярьж агаад 400-аар онсон. Тэгтээ зэрүүгээр дүүрэн бас скамер байгаа. Бүр ингээл чамаг хэзээ зүгээр ойлгохгүй. Зүгээр шууд ирээл хаяа ишээ авъя. Илгэн хум ингээл барьцсан. Чи худалдаж авах шаардлагагүй зүгээр л үзчих гэснээр тайлбарлаж үзүүлж яснаа. За одоо нэг авчих гэ. Авахгүй байвал би тайлбарласан мөнгө авъя юм аа. Тип авъя юм аа. Өөр ер нь аль бүр төсөөлшгүй зүйлээс чамд мөнгө авахыг хүсдэг. Амар сонь хүмүүс үлээ. Тэгтээ одоо яхав тэрийг нь одоо уучлаа. Ийм гоё усад ирсэн юм чинь тэр хүмүүсийг нь бодож стресстэд яах вэ? Пирамид болохоор бүр амар том юм хашаатай юм шиг байгаа. Тэгээ ингээ 2 гейттэй. Нэг нь ингээ паркинг area одоо хүмүүс очиж парклаад тэнцэнээсээ үздэг. А нөгөөд нь болохоор зүүр шууд таксигаар тэнцэнээс буугаад өөрөө ордог. Тэр 2 гейттэй. Тэгээ тикет аваад орно. Талгааны юм алчуур 100 Egyptian pound-аар авсан. 2 евро ч хүрэхгүй л гэсэн. Тэгээд амар халуун байсан болохоор бас тэгтэл бүр тэрүүгээр нэг бас стоптай яг юм 6 стоп байсан хаа. Тэгээ эхнийх нь болохоор тэр автобус нь бол дотроо өнгөө явчихдаг. Тэр бүр нэлээд том газар байгаа байхгүй юу. Тэгээ яг одоо тикет аваад оронгуудаа нэг автобусандаа суун. Тэгээ автобусандаа суугаад 1-р point дээр очихоор нэг пирамидынхаа буудлын дээр, дараагийнхан дээр нөгөө пирамидынхаа буудлын дээр, дараагийнхан дээр панорама гэд яг нэг чигт харах юм бол ингээд 5 пирамид чинь тавуулаа харагдчихэйдэг. 6 ч үлээ. Where is the picture? Яа, 3 жижигхэн пирамид, тэгээ 3 том пирамидтай, 6 пирамид хаа. Ингээ харагддаг. The Sphinx бас байгаа. Тэгээ ингээ 6 юутай. Тэрийг ерөөхдөө бол нэлээсээ ойлгочоод интернетээс энэ харчаад, гайд энэ харчаад явбал илүү зүгээр. Тэгэхгүй би болохоор
шууд дайраад орсон. Тэгээ яг юу н хаанаас эхлэх яах их мэдгүй дээ. Тэрэн дээр жоохон цаг алдсан. Тэгээ on the way бүх юмаа ингээд энэ би чинь 2 дугаар бас station дээр нь байсан байж та. Одоо 3 руу яваад ингээд ойлгосон. Тэрнээс өмнө ойлгоссон бол зөвхөн хаашаа яах их бүгд ингээд мэдсэн байх байсан. Тэгээд нэг recommendation хийх нь би угаасаа ганцаараа явж байгаа шүү дээ. Тэгээд ингээд би ингэж бодсон. Би нэг юм хүнтэй явдаг гэж бодсон. Одоо яг Египтийн пирамид руу гайдууд амирх байдаг. Машинда гайд, машингу гайд. Тэгээ машинда гайд хамбал чинь машин хослоос чирж аваад тэгээ бүх юм чи үзүүлээд бүх юм чинь тайлбарлаж өгөө. Тэгээд энийг бас үнэтэй биш заяа. Тэгээд би ер нь дараа нь ирүүл гайстай ирүүл гоё юм байна гэж бодсон. Тэгээ юу гинэ яад ингээд юм яг Египт хүнээс нь ингээд сонсоод ингээд ойлгоод яваад. Тэгээ угаасаа Египт хүмүүс чинь Египтээр ярьж байгаа арабаар ярьж байгаа тэгэл ингээд ойлголцоод явчихна. Би ингээд амар ингээд бүх юмыг ингээд ойлгох шаардлагагүйгээр яг ингээд үзэх систем үзээд явах тийм яа жоохон luxury тий аялал